Энэ хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа. Тэгэхээр үндсэн хуулиар 16-гийн 17-д Монгол Улсын иргэдийн мэд хэрхийг энэ хуулиар л хязгаарлаж байгаа. Тэгэхээр энэ хуулийн дээр бол төр байгууллагын нууц, хувь хүний нууц гэсэн ийм 3 төрлийн хуулиар энэ эрхийг хязгаарснаас бусад мэдээллийг олж авах хайх ийм эрхтэй байгаа. Тэгэхээр энэ үндсэн хуулийн дээр байхгүй албаны нууц гэдэг зүйлийг оруулж ирээд энэ албаны нууц гэж хуульд төрийн болон албаны нууц гэж батлагдтлаа. Жишээлбэл 2017 оны үеэр 61 л ийм нууцт хамаарах мэдээлэл ийм тоо байсан бол энэ хүний эрхийн тайлан дээр бичснээр бол энэ тоо албаны нууц гэж хэлэнгууд 7 дахин нэмэгдэж 570 болж нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ хэмжээгээр иргэдийн мэд хэрэг хумигдэж агшиж исэн. Тэгэхээр энийг буцаад залруулж өөрөөр хэлбэл төрд энэ төрийн хуулиар хязгаарснаас бусад мэдээллийг нийтийн энэ төрийн мэдээллийг Монгол Улсын иргэд хайх олж авах энэ эрхийг нээж байгаа, өөрөөр хэлбэл хүний эрхийг тэлж байгаа ийм хууль байгаа учраас энэ хуулийг дэмжиж байгаа. Энэтэй холбогдуулж нэг асуулт байгаа. Бид нар үндсэн хуулиар бас тодорхой хэмжээний эрх болцоо бидний өмчлөх эрхтэй холбоотой зүйл залтууд байна. Гэхдээ энийг бас энэ төрийн болон энэ албаны нууцаас энэ хуулиас гадна өөр бас энэ олон улсын гэрээгээр хязгаарлаад байна. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр бас олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гэж заасан байна. Тэгэхээр энэ хязгаарлалтуудыг би яг нэг жишээ хэлье л да. Үндсэн хуулийн дээр газрын баялаг бол ард түмний мэдэлд байна гэд заасан байна. Тэгэхээр өөрөлдвөл мэдэлд байна гэдэг чинь мэд хэрхэн тодорхой хэмжээ мэд хэрхэн байж ич тэр өөрийнхөө өмчил мэдэлтэй байгаагаа бүрэн бүтэн болно. Гэтэл жишээлбэл олон улсын гэрээ гэх юм уу, харьбины гэрээ гэдэг юм уу хамгийн том уулуурхаан баялагийнхаа ямар үнээр зарж байгаа гэдэг мэдээллийг иргэд итгэл төрийн байгууллагууд мэдээлэл авахгүй хэрвээ авах боломжгүй хэрвээ авахаар бол тэр мэдээллийг олж авахаар бол өөр хятадын компаниас хятадаас олж зөвшөөрөл авч ийж энэ эрхээ хэрэгжүүлэхээр ийм жишээлбэл зүйл заалтууд ингээд яваад байна. Үндсэн хуулиар болохоор Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй байх ийм эрхтэй. Тэгэхээр олон улсын гэрээ гэдэг нэг ийм сувг үсгээд тэгээд энэ төрийн болон албаны нууц гэж байснаа энд албаных нь хомчхоор дахиад олон улсын гэрээ гэдэг энэ зүйл заалт дээр Монгол Улсын иргэдийн энэ мэдэх эрхийг, мэдээл хайх эрхийг өөрийнхөө өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, энэ үндсэн хуулийн эрхийг хэрэгжүүлэх энэ болцоо боломжуудыг хязгаарлаад байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ хуулийн дээр ямар нэгэн миний харснаар бол энэ зүйл заалт харагдаагүй олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гэсэн л заалт байгаа даа. Тэгэхээр ийм үндсэн хуулийн яг энэ хуулийн үзэл баримтлалтай уялдуулаад энэ иргэний энэ эрхийг тэлэхэд өөр нэг хязгаарлаж байгаа хүчин зүйлийг энэ олон улсын гэрээгээр хязгаарлах энэ болцоо боломжууд энэ хуулийн дээр ямар шүү байдлаар зохицуулах тийм зүйл залт байгаа юу эсвэл энэ талаар юу гэж бодож байгаа гэсэн асуулт. За ажлын хэсэг хариулъя. Ажлын хэсэг 4-р микрофон. Тэгвчүүж наадах чи 20. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Хууль зүйн дотоод иргэн дэд сайд мөн хүрдэнэ. За таны дурдсан хуулийн төслөөр дурдсан 3-3 дахь хэсгийн зохицуулт бол өнөөдөр бас хүчин төгөлдөр үйлчилж байгаа төрийн болон албаны нууцын тухай хуульд байдаг заалт. Тэгэхээр энэ олон улсын гэрээ гэдэг бол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, за энэ чиглэлээр гадаад улсуудтай байгуулсан тодорхой төрлийн гэрээнүүд байдаг. За энэ жишээ хэлэхэд холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Турк улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Польш улс, Техмит улсуудтай бүгд дээр нь Оросын холбооны улс, бүгд найрамдах Социалист Вьетнам улстай байгуулсан ийм олон улсын гэрээнд тусгайлан заасан саний миний хэлдэг батлан хамгаалах үндэсний аюулгүй байдал холбоотой чиглэлээр байгуулсан энэ гэрээнүүдэд тусгайлан заасан тохиолдолд энэ олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бид энэ мэдээллийг хамгаалах, хадгалах ийм үүрэг хүлээдгээ. Аж ахуйн жишээ шинжтэй таны саний жишээ дурддаг харьбины гэрээ гэж яригдж байгаа энэ гэрээ бол жишээ нь төрийн нууцад ямар ч хамаагүй энэ төрийн нууцад авсан зүйл байхгүй төрийн нууцтай холбоотой харилцааг зохицуулаагүй ийм асуудал байна.
Энэ талаар бас тагнуулын байгууллага ч гэсэн тодорхой дүгнэлт гаргаад ирүүлсэн байгаа. Харьбины гэрээг байгуулах хилцээний шат, хэрэгжилтийн шатанд, дүгнэх шатанд, үе шатанд харилцан солилцсон мэдээллийг энэ гэрээнд оролцож бус гурав дахь талуудад мэдээлэл хүссэн задруулах тохиолдолд нөгөө талаас зөвшөөрөл авах ийм зохицуулт байгаа. Тэгэхээр энэ олон улсын гэрээг байгуулахад улсын хурал сойрхон баталсан тул улсын хурал жишээ нь гишүүд энэ гэрээтэй холбоотой мэдээлэл хүсэхэд ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлага байхгүй гэж одоо ойлгож байна. За баярлалаа. Тэгэхээр яг зүгээр бид нэр сонсол хийх гэж сонсол хийж чадаагүй шүү дээ. Хуулиар бол жишээлбэл сонсол хийх одоо хүсэлт гаргаад хийх ёстой болохоос ш тэрийг нь чуулганаар хилцэх хэсгийн шийднэ гэсэн одоо тийм заалт байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотой энэ эрхүүд хязгаарлагдаад байхгүй. Ямар сайндаа л одоо тэр гэрээгэр чинь одоо мэдээлэл авъя гэхээр өгөхгүй байгаа байхгүй. Тэгээд аргаа бараад сонсол хийхээр сонсолын одоо жишээлбэл улсын хурал дээр энийг хийх болцоогүй ингээд хязгаарлаж байгаа. Уул нь хуулиараа бол жишээ сонсолыг гэсэн одоо хийсэн бол одоо тодорхой хэмжээний сонсолыг хийж мэдэх эрхийг хангах хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ одоо хууль чинь өөрөө 16-гийн 17% үндсэн одоо иргэдийн мэдэх эрхийг л хангах чаа. Тэгэхээр энэ мэдэх эрхийг хязгаарлаж байгаа бас өөр одоо жишээл яг энэ төрийн нууц гэж ойлгохдохоор байдлаар жишээлбэл одоо олон улсын гэрээнүүд хийгээд энийг одоо хязгаарлаж байгаа зүйлүүд байгаа учраас ер нь цаашдаа бас яг энэ чиглэлийн зохицуултуудыг хэрвээ болохгүй. За энэ 2 сая хариулъя. За инх түвшин гишүүний асууж байгаа харьбины гэх гэрээ бол төрийн нууц ч хамаарахгүй, албаны нууц ч хамаарахгүй. Энэ талаар одоо тагнуулын байгууллагын дүгнэлт гарцсан байна. Инх түвшин гишүүн та надад бичгээр энэ гэрээний хувийг үзэж танилцъя гэдэг хувлаад өгөө гэдэг хүсэлтээ өгч би танд бичгээр хувлаад өгч. Энэ нууц биш асуудал байна. За инх түвшин гишүүн тодруулъя. Тэгэхээр яг хөө энэ би танилцах нь гол нь шил дээ. Яг энэ одоо жишээл газрын баялаг ард түмний мэдлэлт байна гэдэг. Тэгэхээр ард түмэн өөрийнхөө байгаа зүйлээ ямар үнээр зарж байгаа яаж хайж мэдээлэл. Тэгээд одоо жишээл энэ төмөр замын гэрээч гэсэн одоо энэ бол тэр өмнө хийсэн одоо байгууллагын албаны нууцтай холбоотой явж байгаа. Энэ болохоор олон улсын засгийн газрын хоорондын хэлцээр гэдэг иймэрхүү агуулгаар эхнээсээ тийм хуулийн хувьд тийм биш ч гэсэн одоо төрүүлсэн сэтгэл нь одоо байгаа байдал нь бол ингээд яг л нууцд оруулчаад байгаа. Тэгэхээр энийг ард түмэн мэдэх нь болцоо боломжийг нь хангаач л гэж хэлмээр байна. Баярлалаа. За